За та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За миний мэдээлэл бол дөрвөн бүлэг байна. Тийм учраас хурдхан шиг явъя. За эндээс хараад. За нэг эрүүгийн хэрэг хан шийдвэр тухай хууль заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж ялагдчихад авах тогтоолтой танилцсан с ิจ гтнийг ялагдагч гинэ гэж энэ хуулинд тодорхойлсон учраас хэрэг бүртгэлтэй шатнд с ิจ гтэн гэдэг субъект байхгүй. Тэр хүн бол зөвхөн объект байх бөгөөд альва хариуцлага хүлээлгэх албатай тасал зэргийг харах хэмжээ ойлголт байх гомог тайлбарлаж. Ийм учраас ялагдагч гэдэг ойлголт бол эрүүгийн хэрэг үүсгэж ялагдчаа затснаас буюу мөрдөн байцаал эхэлснээс эхэлж энэ миний идэх эрх хүлээх үүрэг яригдах юм байна. За энэ эрүүгийн хэрэг хан шийдвэрлэх тухай хуулинд ялагдагчийн эрхийг тодорхой системчилж өгсөн байна. За тухайлбал гин буруутай эсхийг өөрчлөх тогтоохыг хориглох гэж бий заасан зүйл гаргаад альва тухайлбал шүүх гаргах гэж байгаа шийдвэр ялагдагчийн гин буруутай эсэх талаар байр суурь саналаа өөрчлөн илэрхийлэх шүүх прокурор өмгөөлөгч мөрдөх шинжилгээ мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл ялагдагчийн гин тэрэг үйлдсэн гин буруутай гэж нийтэд мэдээллийг хориглоно гэж үндсэн эрхтээр нь зааж өгсөн байна. За нийтлэг энэ эрхүүд дотор нь нэг эрхийн системчилж өгсөн талаар та бүгдэд энд гарч ирж байна. За энд нэмэгдсэн энэ ямар онцлог зохицуулалт байгаа гэдэг талаас нь яг нь уурчны буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн байцаа шийдэх хууль заасан нийтлэг эрх энэ хуулинд хэвээрээ тусагджээ. За ялагдагчийн үүрэг дээр бол шүүх прокурорын мэдэх тулцаар дууцсан цагт хүлгэсэн эрх үүрэгтэйгээр хуульчлагдсан. Хэрвээ мөрдөгч дуудах эрхтэй энэ дуудах нөгөө ялагдагч эрхгүй байх юм бол мөрдөгч хариуцлага хүлээлгэх албан эрх үүсэхгүй бөгөөд мөрдөгчийн дуудсан нэрээр ирээгүй бол мөрдөгч прокурор хандаж прокурорын мэдээлэлд дуудах хугацаар дуудана. Энэ тохиолдолд ирээгүй бол тэр хүнийг шүүхийн зөвшөөрөлөөр тэр хүнийг албан эрх хуулийн үр дагавар үүсэх юм байна гэдэг ийм зүйл. За энэ ялагдагчийн үүрэгт дахиад нэг нэмэлт өөрчлөлт бол нэг шинэ зохицуулалт бол оролцогч болон бусад оролцогчд нөлөөлөхгүй байх үүргийг ялагдагчд хүлээлгэсэн. Альва хэлбэрээр хэрвээ ийм зан үйлдэл гаргах юм бол талсан зэрэгээр гаргах хэмжээг өөрчлөх үндэслэл болгоно гэж энэ хуулийн зааснараа өрнөж онцлогтой байна. За энэ дээр мэдээлэл авах хэрэгтэй нэг зүйлийг орхисон байна. Эрүүгийн байцаал шийдэх ажиллагааны явцад миний хэрэг хаана ямар шатнд гэдэг талаар хэрэг үүсгэж мөрдөн байгаач прокурор ямар нэгэн мэдээлэл өгөх. Энэ хуулинд зааснаар ялагдагч эрүүгийн хэрэг хан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх прокурор мөрдөгчөөс энэ хууль заасны дагуу мэдээлэл авах хэрэгтэй. Миний хэрэг хизээ дуусгах, хизээ шилжих, хизээ би танилцсан гэдэг наривсан мэдээллүүдийг хүсэх ийм эрхтэй болсон. Энэ мэдээллийг өгөх үүргийг мөрдөгч прокурор шүүхэд хүлээлгэсэн ийм онцлогтой байна. За ялагдагчтай холбоотой. За 8 дугаар хохирогч гэмт хэргийн улмаас ханаас эрүүл мэнд бусад эрхчлээ эдгэрэнгийн бол эдгэрэнгийн бус хохирол хүлээсэн хуулийн этгээдийг хүн хуулийн этгээдийг хохирогч гэсэн. За хохирогчийн нийтлэг эрхийг бас дахин системчилсэн байна. Энэ эрх нийтлэг эрхээс гадна тусгайлсан эрхүүдийг энэ дээр нэг үржилтэн зааж өгсөн байна. За тухайлбал мэдээлэлээр хангуулах ялагдагч цагтмал талсан зэрэгээр харах хэмжээг өөрчлөх хэсгийг шийдвэрлэх шүүхийн хилцүүлгийн талаар мэдээлэл авах. Хэргийн хэрэг үүсэх мөрдөн байцаалтыг харьяалан дагуу шийдвэрлэх хэсгийг талаар мэдээллийг авах. Ялтныг хугацаанаас өмнө судлах асуудал шийдвэрлэх шүүх хуралдаан байх юм бол энэ талаар мэдээллийг авах эрхийг хохирогчд олгосон байна. За харин прокурор мөрдөгчд
хуулиар хамгаалагдсан төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой дээрх ийм мэдээлэл байна гэж үзэх юм бол тэр мэдээллийг өгөхгүй байх эрхийг мөрдөгч прокуратурт олгосон байна. За түүнчлэн гэрч хохирох сэжигтэн ядарчийн аюулгүй байдлыг эрсдэл өчрөж болох тийм одоо нөхцөл байдал ийм мэдээллийг өгөхгүй. Тэг ядарч хизээ цагтаа харах насан зэрэг арга хэмжээнд судлагдах гэж байгаа. Өөрөөр цусан өшөө авах тэр тийм одоо үнэлэхгүй баримт байна гэж үзэх юм бол тэр талаарх мэдээллийг тэр хохирогчд өгөхгүй байх эрхийг прокуратурт олгосон байна гэж үг байна. За мөрдөн шалах хязгаараа саад учруулах үнэлэх бүхий сэжиг тогтоогдох юм бол дээр мэдээллүүдийг өгөхгүй байх ийм одоо хуулийн зохицуултыг энэ эрүүгийн байцаа эрүүгийн эрх хаан шийдэх тухай зааж өгчээ. За энэ эрүүгийн эрх хаан шийдэх тухай ойлголт нэлээд одоо томоохон шинжлэх зохицуултууд аюулгүй байдлаа хамгаалуулах зохицуултын байдаг. Бүхэл бүтэн одоо энэ бүлэг дотор нэг зүйл болж орж ирсэн байна. За энэ тодорхой үйлдэлийг одоо тэр бүртэл мөрдөн байцаалтай шатна. Мөрдөгчийн сан, гэрч, хохирогч, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэх прокурор мөрдөн байцаалтай шатнд прокурор юм байна. А шүүхийн шатнд шүүх хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалтыг хэрэглэх дараах шийдвэрийг гаргахаар тусалсан байна. Нэгдүгээр тодорхой үйлдэл хязгаар нөгөө ялгагдагчийн гэсэн үг. Биелсэн хамгаалалтанд хохирогчийг авч болох юм байна. Хохирогчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах арга хэмжээ авч болох юм байна. Бүр шаардлагатай тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл, техник, холбооны хэрэгслээр хангах арга хэмжээ бүртэл хохирогчид олгохоор ийм одоо зохицуул тусгагдсан байна. Энэ эрүүгийн байцаан шийдэх бол хохирогчийн эцэг эхийн өөрийн нэрээс бусад биеийн байцаалтанд холбогдох тэмдэглэл тусах хөхгүйгээр тусалт нь аваад тэрийг битүүмжлээд тас зэрэгт нь одоо хадгалах ийм зохицуулалт тусгаснараа аливаа нөлөөлөлт авах амнаас эрүүл мэндийг хамгаалах ийм нарийнсан хамгаалтууд тусгагдсан байна. Яг түүнтэй адилхан хохирогчийн үргэлж ялгагдагчтай адилхан тусгагдсан нэг зүйл бол шүүх прокурорын дуудснаар хүрэлцээ мөрдөгчийнхоор бол ирэхгүй байж болно. Ирэхгүй бол мөрдөгч маань прокурордоо хандаад прокурорын бууд хуудасаар ирүүлэх ийм зохицуулалт тусгагдсан байна гэдгийг. За иргэний хэмжлэгч иргэний одоо хариуцлагатай холбоотой ямар хэн нэмэлт өөрчлөлт авсныг одоо тайлбарлаж үзье. За энд одоогийн эрүүгийн байцаал шийдэх бол иргэний хэмжлэгч иргэний хариуцлагчаас мэдүүлэг авах зохицуулалт байдгүй. Энтэй холбоотой эрүүгийн байцаал шийдэх ажиллагааны явцад нэг хэсэг нөхцөл огт гэрчээр одоо огт байцаахгүй яваад байдаг. Нэг болохоор гэрчээр байцаагаад байдаг. Энийг шүүхийн шатнд нөгөө өнгөөс болон ингээд прокурорын хооронд ойлголцох байдал гардаг байсан бол энэ хуулийг энэ асуудал шийдсэн байна. Мөрдөгч нь иргэний хэмжлэгч иргэний хариуцлагчийг мэдүүлэг авна гэж 16-гийн 3 дахь зааланд иргэний хэмжлэгчтэй хариуцлагатай холбоотой зохицуулалт тусгагдсан байна. За 25 дугаар зүйлийн нэгт иргэний хэмжлэгч иргэний хариуцлагчийг байцаахад нөгөө мэдүүлэг авах нийтлэг журмаа одоо баримтлана гэж заасан байна. Дээрээс нь эрүүгийн хууль заасан хариуцлага одоо санаална гэж энэ одоо иргэний хэмжлэгчтэй тодтогч өгсөн ийм онцлог эндээс харагдаж байна. За бусад оролцогч. За шинжээчтэй холбоотой дараах одоо шинжилгээ агуулгын хуулинд байна. Эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийх шинжээчтэй байна гэсэн ийм зохицуулалт орж ирсэн байна. Одоо эрүүгийн байцаал шийдэх ажиллагааны явцад эд зүйл хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудал дээр маргаан. Энэ эд хөрөнгийн үнэлгээ хийсэн хүний чинь хууль сануулгатай учраас нотлохын хэмжээнд үнэлэгдэхгүй. Тэгэд ийм маргаан байсан учраас энийг ер нь шинжээчээр хийх ёстой юм байна. Тэр хүн шинжээчийн эрхийг гэдэж өөрийг хүлээх ёстой юм байна гэдэг агуулга нотлохын одоо асуудлыг одоо хэмжээнд тэр төрөнгийн үнэлгээг шийдвэрлэх зорилгоор ийм нэмэлтийг хийсэн юм байна. За шинжээчийн өрхөөр дээр орсон нэг нэмэлт агуулга бол аюулгүй байдлыг хамгаалуулах хүсэлтийг шүүх прокурор мөрдөгчд одоо гарах эрхийг нэмэлтээр одоо шинээр хуульчлан баталгаажуулж
өгсөн байна. За Монгол Улсын иргэн байцааны шийдэх хууль нь мэргэжлийн эрх зүйн байдлыг тодорхойлоогүй байсан. Одоогийн иргэн байцааны шийдэх хууль нь шүүгийн шинжилгээний тухай хуулинд мэргэжлийн эрх зүйн байдлыг зохицуулалт байдаг. Энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд мэргэжлийн эрх зүйн байдлыг тодорхойлоод дараах байдлаар тодорхойлжээ. Шаардлагатай тохиолдолд тухайн хэрэгт хууль сонирхолгүй тусгай мэдлэг туршлага бүхий хүнийг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр мэргэжлэлээр оролцуулж болно гэж тодорхойлоод уулмаар эдгээрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, хамгаалах зүйлийг оролцуулж болох. Техник хэрэгсэл төхөөрөмж ашиглах, ажилуулахад дэмжлэх үзүүлэх зорилгоор мэргэжлэлнээ оролцуулж болох нь амнаас эрүүл мэндийн аюул эсвэл орчин хөнөөл өрчгөл болчихгүй дэсэд илрэх химийн хортой бодис бусад эд зүйл байна гэж байвал тэдгээрийг аюулгүй болох зөвлөгөө авах зорилгоор энэ мэргэжлэлийг мөрдөгч, прокурор, шүүх ашиглах гэж муугаагаар хэлчих тийм ээ. Дэмжлэг үзүүлэх зорилгоор эрүүгийн хэрэг хян шийдэх хэрэглээд оролцуулах боломжийг нээж өгчээ. Энэтэй холбоотой нөгөө хүн маань гүйцэтгсэн ажлынхаа хөлс зардлыг авах гэдэг нөгөө хүний эрхүүд нас энэ хуулинд бас тусгагдсан байна. Тодорхой нарийнжсан мэдээллүүдийг шинжээчтэй адилхан асуулт тавих гэх мэтлээр эрхүүдийг бас энэ хуулинд. Дээрээс нь энэ хүн энэ ажиллагаанд оролцсныхаа төлөө би аюулгүй байдлаа хамгаалах ёстой гэдэг энэ эрхийг энэ эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухайд баталгаажуулж өгчээ. За энэ мэргэжлийн эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх хаалганд оролцсныхаа дагуу мэдүүлэг өгнө. Мэдээж энэ тендер тачаал бүхий зүйлийг мэдж байгаа учраас гэрчийн мэдүүлэг өгөхөөр уучлагдсан байна. За ингээд оролцсон ажиллагааныхаа талаар мөрдөн шалх ажиллагааны нууцлалыг задруулахгүй байгаагийг хүлээж өөрийнхөө хөлжлийг баталгаажуулж өгсөн байна. За дараагийнх нь хэлмэрч орчуулагч. Өнөөдөр эрүүгийн байцааны шийдвэр ажиллагааны явцад баланк нэг байдаг учраас дээрээс нь энэ хоёр субъектыг огт ялгамжтай байдлаар ерөөсөө оролцогчид ханддаггүй байсан. What's your name гэдэг нөгөө энэ чамайг хэн гэдэг вэ гэж чиний нэр хэн гэж яах гэдэг ч юм уу ингээд явбал нөгөө тохиолдолд энэ хүн бол орчуулагч юм аа гэдэг. Нэг бол хэлмэрч юм аа гэх ямар нэгдсэн ойлголт бүрэг байсан. Тэгээд шинжлэх ухаанд байдаг нэгдсэн нэг ийм ойлголт бол бичгийн хүнийг орчуулагч гэж нэрлэдэг, ярианы хүнийг хэлмэрч гэж тодорхойлдог. Одоогийн эрүүгийн байцааны шийдэх хуулинд байгаа нэг өрнөх зохицуулт хэлгүй дөлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний дохио сангаа мэддэг хүн хэлмэрчид нэгэн адил хамаарна гэсэн өгүүлбэр өгдөг. Хэлмэрчийн нэг хэсэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүний дохио сангаа мэддэг хүмүүс агуулга байдаг. Гэтэл энийг хэрэглэхгүй байсныг энэ эрүүгийн байцааны шийдэх хуулийн нэгэн дүр буюу нэр томьёоны тайлбар дотор орчуулагч тайлбарлахдаа хэл бичгээр орчуулж байгаа хүнийг гээд нэг мөсөн энэ асуудлыг шийдэж өгсөн байна. Харин хэлмэрчилж байгаа гэдэг ярианыхаа хүнийг дэлгэрүүлээд байна. Энэс хаашаа орчуулагч хэлмэрчтэй ямар нэгэн маргаан үүсэхгүй болсон байна гэдгийг эндээс харж болж байна. За хууль ёсны төлөөлөгч гэдэг ойлголтыг одоогийн эрүүгийн байцааны шийдэх хуулинд бидний дандаа насанд 18 наснд хүрээгүй гэрч хохирогч яллагт сэжигтэй яллагч байдаг байсныг нэлээд дэлгэрүүлсэн байна. Өсвөр насны сэжигтийн яллагт шүүгдэгч 18 наснд хүрээгүй хохирогчийн төрсөн үржилж авсан эцэг гэх асар хамгаалж харгалзан дэвжигч. 1, 2 хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан эсвэл итгэмжлэгсэн төлөөлөгч. 3 хохирогч нь нас барсан эсвэл сэтгцийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн үржилж авсан эцэг их эхнэр нөхөр асар хамгаалж харгалзан дэмжиж ирээд хууль ёсны төлөөлөгч гэдэг балансаар бүгднийг зохицуулжээ. За ингээд хэрвээ хууль ёсны төлөөлөгчөд тогтоох хүн байхгүй байх юм бол
хүүхдээс одоо асуудал ирсэн төрийн байгууллагын ажилтныг хүүхдийн эрхлэлийг хамгаалуулахаар хууль ёсны төлөвлөгчөөр томилжуулдаг өнөөгийн зохицол хэвээрээ байна. За энэ өөр хууль ёсны төлөвлөгч нь эрүүгийн хэн шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хууль заасан нөгөө оролцогчийн эрхийг эдэж үүргийг хүлээхээр нэг мөр зохицуулсан байна. За гэвч одоогийн эрүүгийн байдлын шийдвэр хуулийн 47 шиг санаж байна. Гэмтрэгт ач холбогдолгүй зүйлийг мэдж байгаа тухай харилт холбогдлого нэг гэрч хийнэ гэсэн тодорхойлт байна. Энэ эрүүгийн хэн шийдвэрлэх тухайд 96 заасан гэрч гэдэг тодорхойлолтоор харьцуулан үзэх юм бол тухайн харилт холбогдлого гэдэг үг алга хийчих. Холбогдлого гэдэг үг. За эндээс ямар төгөлд хийж болох вэ гэхээр хэрэг бүртгэлтийн шалтгаан нэгэнтээ сэжигтэн ядлагчаар тооцохгүй учраас тэр нөхөртөө өхрийг байцааж болно гэдэг гэрчээр байцааж болно гэдэг агуулга гарч ирж байгаа гэсэн. Хориглолт энэ дээр алах гэсэн. Хэрэг бүртгэлтийн шалтгаан сэжигтэнтэй зурлахгүй гэж хэлжлээ. Огт нүүр тулахгүй юм шиг, ярилцахгүй юм шиг коридор таарал нүрээ дараа явах юм шиг ойлгож болохгүй юм байна гэсэн санаа эндээс гарч ирж байгаа юм. Тэр хүнийг хууль сануулаад асуу энэ эрүүгийн байдлын шийдвэр энэ дээр хаалт тавьсан зүйл нь өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн 16 зүйлийг Монгол улсын иргэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хүрээд чиний эсрэг мэдүүлэг өгч ирэх юм бол гэрч шууд мэдүүлэг өгөхөө болоод мэдүүлэг өгөхгүй байх эрхийг энэ хуулийн дээр заяад авчихсан. Тэр сэжигтэнтэй ярилцлага хийж байгаа. Бүгд дээрээс нь мэдүүлэг авах юм байна гэдэг ийм арга байна. За дээрээс нь энэ гэрчээс мэдүүлэг авах ажиллагаатай холбоотой нэг шинжлэх зохицуулалт нь одоо бид нэр эрүүгийн байдлын шийдвэр ажиллагааны явцад гэмтрийн тухай гомдол мэдээллийг шалгах гээд 19 хоногийн хугацаанд тодорхой тайлбар нэртэй нэг асуучаад дараад нь эрүүгийн хэрэг үүсгэхээр дахиад нөгөө хүнээ дуудаад гэрчээр байцааж ирсэн бол энэ хууль хэрэгжснээр эхнийхээ өдрөөс эхлээд шууд хууль сануулгадаад мэдүүлэг өгөхөд явчихав. Хүнийг олон дахин дуудаж ширхүүлэхгүй байх энэ болцоог энэ эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль олгосон байна. За түрүүний нөгөө яллагч шогчтой дуудснаар ирэхтэй холбоотой гэрч бас мөрдөгчийн дуудснаар заавал ирэх үүрэг хүлээгээгүй байна. Заавал хэвлэх тохиолдолд прокурорын дуудах утсаар ирэх юм байна. Прокурорын дуудах утсаар ирээгүй бол дараад нь тэрүүнийг албан ирүүлээд эргээгээд хариуцлага хүлээх хэрэг одоо зохицуулалтын хуулиар тусгагдсан байна. За түрүүний миний ярьсан гэрч өөрийнх нь эсрэг түүний гэмт хэрэг үйлдсэн гин буруутай талаар буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэл тусгуулсан мэдүүлэг өгөхөөс татгалзаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй гэдэг ингээд хууль хариуцлага тусгасан юм байна. За ингээд хамгийн сүүлд гэрч мэдүүлэг өгөхөөр дуудагдсан ирсэн зардлаар төлөвлөх энэ хууль заасан дагуу аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй төрөө өгөгчтэй яригдсан энэ зохицуултууд бас гэрчтэй бас адилхан тусгагдсан юм байна. За хөндлөнгийн гэрч. Прокурор мөрдөгчийн хөндлөнгийн гэрч оролцуулах энэ хууль заасан мөрдөн шалгах ажиллагааны яг бүрэн баталгаажуулахаар тухайн ажиллагаанд 2-оос доош хөндлөнгийн гэрчийг оролцуулах гэж заасан удаа үндсэндээ хэвээрээ байна. Мэдээж хууль санаахгүй өнөр 2-оос доош үндсэн агуулга энэ дээр хэвээрээ байна. За энд орсон нэг одоо гол өөрмөц заалт одоо онцлог заалт хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол дуу тусмыг бичлэгээр тухайн ажиллагааны явц үр дүн бэхжүүлнэ гэдэг энэ зал нэлээд нийтлэгээр үйлчлэгдсэн байна. Одоогийн эрүүгийн байдлын шийдвэр хууль заахтаа онц хүн гэмтэргийн газарт хөндлөнгийн гэрчийг оролцуулах, хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй тохиолдолд яг л хэрэгслээр бэхжүүлнэ гэдэг зөвхөн хэргийн газрын эвдэртэй суралцсан харилцааг нийт мөрдөн шалгах ажиллагаан дээр болгож амьдрал баялаг нутаг дэвсгэрийн улмаас хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй хөндлөнгийн гэрч оролцуулснаар тухайн хөндлөнгийн гэрчийн
одоо амнаас эрүүл мэнд сэтгхүүн байдал нөлөөлж болчихгүй гэдэг маш олон тохиолдлууд амьдрал дээр байдгийг та бид бүгдээрээ мэднэ. За 11-р бүлэг. Хугацаа, зардал, баримт, бичиг. За хугацаа толгох дээр одоогийн эмчтэр цаг, хоног, сар, жилээр толгох гэсэн бол энэ хуулийн дээр минут гэж орж ирсэн байна. Нарийвчсан байна. Одоо цаг минутаар тэдэн минут энд эхэллээ гэж одоо бичгээс аргагүй болж гэсэн үг. За энд нэг одоо ч байдаг нэг ийм нэг зохицуулт байдаг шиг. Эхэлсэн хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй гэж заалтыг манайх буруугаар ойлгоод байдаг нэг ийм зохицуулт. Энийг өргөд авсан манай мөрдөгч одоо хэрэг хүч мөрдөг байсан. Өнөөдөр ямар хугацаанд олох юм биш гэж ингэж ойлгоод байдаг. Энэ буруу ойлголт шүү гэдгийг нэг цог одоо энэ ярьж байгаа дээр хэлж. Өөрөөр хэлбэл өнөөдөр 6 сарын 7 гэдэг энэ хугацааг тоолоход 7-ныхаа 1 гэж тоолохгүй 8-ныхаа 1 гэж тоолох. 8-наас 7 хүртэл чинь 1 хоног явж байгаа гэдэг агуулгаар ойлон дээр юу ингэж бичдэм байлаа гэдгийг бас дэлгүүрээр тайлбарлаж зүйтэй байна. За энэ эрүүл байдлаа шийдэх хуулинд орсон ялангуяа энэ прокурор шүүх манай энэ мөрчин шалах байгууллага нэлээ ээлжтэй буюу бидний үйл ажиллагаагаа хэвээ явуулах болцоог хангах болов гэж их горьдлогын орч тээж байгаа нэг зохицуулт байгаа. Энэ нь эрүүгийн эрх хан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох санхүүжүүлэх сурмыг засгийн газар батална гэсэн ийм зохицуулт. Одоо альч байгууллагад нь та нар энэ хэргийг шалгахад ийм төрөл төсөлөд энийг зарцуулаарай гэж хизээч өгдөггүй. Ингээд мөрдөгч цалингаа бухлаар утасныхаа нэг чиг зэрэглээ эсвэл гэж хөргөж сэжигтэн янзлагдчихаараа унсаа зэрэглүүлэхээр эсвэл шинжилгээнийхээ зардлыг нөгөө хоёроос хувааж байгаа төлөвлөлтөөр байнгын мөнхийн нөгөө авилга буюу байнгын хаалт яваад байдаг. Энэ асуудлыг нэг бүр шийдвэрлэхийн тулд энэ журмын засгийн газар батлаад энэ журам дотроо манай мөрдөн шалах байгууллагууд ажиллагааныхаа төрөл болгоноор ийм зардал гарлаа. Энийг ийм процедураар ингэж улсын хурлаар батлуулах юмаа гэдэг ийм юм хийгээд өгчүүл. Ирэх биш нэг төсөвтөө нэг хэдэн төгрөг нэмэлтээр одоо суулгах боломжтой юм болов уу гэдэг ийм заалт суусан юм болов уу. Хамгийн гол нь амьдруулах энийн хөрөнгө хүчийн шийдэх их бүхий байгууллага шийдэх ёстой гэдэг шийдэл эндээс харагдаж байгаамаа. За байсан шийдэх ажиллагааны даваачтай бас уруу чигтэж. Шүүх хуралдааны тэмдэглэлээс гадна дуу эсвэл дуу дүрсний бичлэгээ баримжуулах гэж өөрчлөгдсөн байна. Шүүх хуралдааны тэмдэглэл шүүх хуралдаа эхлэхээс дуусах хүртэл бүх үйл явцыг нэг хүчээр зурсан гэж хуулийн зохицуулт орж эхэлж байгаа юм байна. Нэг хүчтэй. За энэ хуулийг уншаад ойлгох зүйлүүдийг бол яхаа алгасан маркад. За энэ хуулийн 11-т ер нь шүүх прокурор мөрдөн шалах байгууллага бол аливаа шийдвэрээ гардуулах эсвэл шуудангаар өргүүлэх заавал энийг баталгаажуулж явах хэрэгтэй гэдэг шаардлага тавигдсан байна. За энэ бүгдийг та дэлгүүрээр унших боломжтой юм байна. За дараагийн сэдв. Хэрэг бүртгэл мөрдөн байцаар прокурорын хяналтын явцад үйлдэгдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг улсын ерөнхий прокурор батална. Одоо улсын ерөнхий прокурор ажлаас гарсан энэ маягтуудын загварыг бүгднийг боловсруулж үндсэндээ мөрдөгчид тодорхой прокуратурын стандартуудыг зааж өгч ингэсэн. Байгууллага болгон өөр балаа хийчээд энэ манай балаакаар гэж асуудал гарахгүй. Одоо нэгдсэн бүх зүйл
нэг араам яаж явах гэж. Оросын албаны улс гэхэд эрүүгийн байцаа шийдэх хуулиа, өглөөний процессор эрүүгийн байцаа шийдэх хуулиа баталгаа загвараа тултайгаа цуг баталчихдаг. Тэгээд тэр загвар нь хизээч өөрчлөв. Энэ зохицуултыг бид манай үйл тогтоогчид улсын ерөнхий прокурор баталгаар харин шүүхийн хилцүүлэг шүүх хугацааны явцад үүдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг шүүхийн ерөнхий зөвлөлд баталгаар энэ хуулийг тусгасан байна. За энэ хуулиуд урдлын хуулиуд байгаа бас нэг зүйл бас харагдана лээ. Энэ эрүүгийн хавц тэрэг гэдэг зүйл бий болсон юм байна. За энийг товчхоноор нарах юм бол хавц тэрэг нь бүх тэр ажиллагааны явцад шийдвэр баримтчиг хэрэг тасарсан бусад баримтчиг зүйлээс бүрхэн гэж томьёолж өгөөд за энэ хавцэр дотор энэ юу хийх ёстой юм бэ? Хүсэлт, гомдол, мэдээлэл гэдэг бүх зүйлүүдийг одоо ч манай эрүүгийн байцаа шийдэх хуулийн хүсэл гомдол гаргасан тохиолдолд энийг ингэж баримтжуулаад ингэж хэрэгтэн хийгээд одоо манай хуулиа нэг бүшнийг хэрэгжүүлдэггүйгээс дургуй өрмээр гомдлын хэргийн гадна шийдвэрлэмээргүй хүсэлтэй хэрэгтэн огт хийдэггүй юм бол бидний дээрээс нууц биш. Ийм учраас хавц тэрэг гэдэг зүйл ороод ирээд энэ дотор хүсэл гомдлыг заавал ингээд загдаад эхэлсэн эргээгээд хийгээгүй байх юм бол хариуцлагын тогтолцоо ярих асуудал бий болж байгаа байна гэдгийг одоо хэлэхэд илүүдэхгүй байхаа гэж бодож байна. За дуудан эрүүлэх. За энийг бол үсттэй тэрүүн хохирогч, ялтагдагч, бусад онцгчдээр бол дурдсан. Гол концепцийн үйл ойлголцлоос энэ мөрдөгч гэдэг хүн хэрэг үүсч мөрдөн байсан шиг гэдэг хүн үнийг хийх юм олон дахин дуудаад өрөөнийхөө өрөөнд олон сайхангаар суулгаад байна. Яагаад ингэж суулгаад байд юм бэ? Тэр хүн ажил хөдөлмөр эрхлэх сурах ёстой учраас тэр хүнийг тэр болцоог нь хангаж өгөх ёстой юм гэдэг энэ хүний эрхийг хангах концепцээс шалтгаалж мөрдөгч мөн байгаа учраас сайн хүмүүсийн далбаагаар энэ асуудлыг хязгаарлах гэж оролцсон ийм шийдэл байна. За мэдгэж хуудсан дээр ямар зорилгоор дуудах ёстой юм бэ гэдгээ прокурор шүүх хоёр заавал бичнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байгаа тохиолдолд үүсэх үр дагаврын эрүүгийн хууль төршний тухай энэ одоо хариуцлагын тогтолцоонууд байгаа гэдгийг та мэдж байгаа. Хэрвээ гэрч хохирогч, эргийн хариуцлагч, нэхэмжлэгч, шинжээч, ялдагдагч, шүүгдэгч мэдгэж хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгчтэй байх юм бол эсвэл гэр бүлийн гишүүн 18 нас одоо хөрвүүлнэ гэдэг ийм зохицуулт энэ хуулинд байна. За албаны эрхтэй одоо холбоотой шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд энэ бүгд слайднаас харж байна. За энд гол анхаарах зүйл нь хэрэг хүртэлх мөрдөн байцааллын явцад тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу албаны ерөнхий ажиллагаа гүйцэтгэх гэсэн үг юм. Бүгдээ цагтаа биш юм аа. Тагнуулын ерөнхий газар албаны ерөнхий ажиллагаа явуулсан өөрийнхөө байгууллагын зохион байгуулалтынхаа нэгжээр ажиллагаа тэмцэх газар өөрийнхөө тэр хүмүүсээр байх юм байна гэдгийг цагтаа бол цагтаа юм байна. Прокурор дээр байгаа, шүүх дээр байгаа энэ тохиолдол дээр энэ асуудлыг бол ямар байгууллагаар албаны ерөнхий гэдэг энэ албаны ерөнхий зөвшөөрлийнхөө шийдвэртэй туслахаар хөрөнгө зохицуулж байна. За энэ дахиад нэг онцлог урдлын хууль байгаа бол зохицуул. Энэ төрийн тусгай хамгаалтанд байгаа албан тушаалтан хүн энэ зүйл заасан албан ерөнхий шийдвэрийг биелүүлэх гэж. Би халдшгүй эрхтэйгээр хадгалцаад 5% бол газар гэвтэй ерөөсөө 90% байх энэ зохицуултыг хуулиар өргөжүүлж
өгсөн байна. Энийгээ биелүүлээгүй байгаа тохиолдолд нөгөө зөрчлийн тухай болон эргүү хууль зааснараа хариуцлага хүлээлгээс бий болсон байна. За энэ албан эрүүлэгтэй холбоотой одоогийн эрүүл байдлын шийдвэрийн одоо байгаа албан эрүүлэх зохицол байдаг л да. Энд 14 насны хүрээгүй хүнд өвчтөө жирэмсэн одоо эмэгтэйг албан эрүүлж болохгүй гэдэг ийм зохицолт байдаг. Энийг 16 насны 2 насаа дээш нь нэмсэн харагдаж байна. За дээрэс нь хүнд өвч гэдэг нөгөө жирэмсэн албан байх шиг жирэмсэн эмэгтэйг албан эрүүлэх болохоор биш шийдэж шүү. Одоо хоёр үлийг харьцуулж одоо ийм зүйл эндээс уншигдэж байна. За дараагийн одоо зохицуулт нь эрен сурвалжлах ажиллагаа. За бүгдээрээ цааш нь өргөжлүүлээд хугацаа их авч байгаа учраас мөрдөгч нь өөрийн санаачлагаар эсвэл шүүхийн шийдвэр прокурорын даалгавраар эрен сурвалжлах ажиллагаа явуулах юм байна. Гагцхүү шүүхийн даалгавар одоо шүүхийн шийдвэр прокурорын даалгавраар эрен сурвалжлах ажиллагаа явуулсан бол энэ ажлыг холбогдох мөрдөн шалгах ажиллагаа эрен сурвалжлах ажиллагаа зохион байгуулаад үр дүнг прокурор шүүхтэй заавал танилцуулж байх үүргийг хуулиар хүлээгдэжээ.